гоё юм лөө. Хамгийн дэшээс хөдөлгөрг дахиад хүүхэн цагуу ээжин цагуу гэдэг нэг юм гол байж тээ. За. Өөрхөн номны хатаа танилцуулъя. За би тэгээд нэг ном танилцуулаад байдаг. Уншснаа яриад л байдаг хүмүүстэй яг зүгээр ийм нэгс ном бийдээ сонирхол уншиж үзээрэй гэдэг байдлаар л ингэдэг номыг санал болгоод байгаа шүү. Тийм тэгээд уншаад хэлцээ явж байна. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүдийн хийдэггүй 13 зүйл гэдэг. Мэдээж эцэг эхчүүд асран хамгаалагч бид нар өөр хүмүүстэй нэг сайн хүн болгочих гол хичээгээд байгаа шүү дээ, тэ? Чадхаараа. Тэгэхээр унсан мэдлэг амарт байсан бидэнд болно. Тэгээд энэ өөртөө итгэлтэй хүүхэд өсгөө, хүүхдээ аз жаргалтай, утга учиртай, амжилттай амьдрахад нэг хэрхэн сургах талаар ном байгаа юм. Тэгээд сайхан аагаар хаа. За, баярлалаа. Бидний гэсэн хүлээж авсанд маш их баярлалаа. Санамсаргүйгээр бид хоёр холбогдоод бид нар амраад амар гоё сэтгэл ханамж одоо хувь заадаг бол одоо хязгааргүй хөвгөж байдаг бол тэрийг заамаар байна. За, баяртай боломжтой уцаараа. Тэгээд сайхан надаараа. За, ажилтны амжилт хүсье. Хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээрээ. Баярлалаа. За, ямар ч байсан Балжинтайгаа уулзаад баярлалаа гэдгийг хэлжтэй. Тэгээд
тэр жалтаа ресорт амралтын хамгийн гоё таалагдсан хэсэг нь юу вэ гэхээр ялцгүй ээж өнөө хүүхдүүдэд тоглуулах маш их тоглоомтой байсан нь маш таалагдсан. Өөрөөсөө тийм санаа зовох зүйл байхгүй. Хүүхдүүд ууртаа орж гараад тоглоом дээр тоглож байгаа нэг тоглоом биш олон төрлийн тоглоомууд байна. Тэгээд мэдээж байгалийн сайхан цэвэр агаалт хүүхдүүдэд амраана гэдэг чинь эцэг их бидний туйлын хүсэл байгаа штэ. Өнөөгийн үед те. Тэгээд үнэхээр гоё амралт байлаа. Тоглоомууд нь маш их таалагдлаа. За аялал энэ хүрээд дуусч энэ да. Баяртай гэдэг үг маш их олон хэлж байна. Баяртай.